Одоо төлбөрийн хэрэгслийг холбоцгоё. Тэгэхээр төлбөрийн хэрэгсэл дээр бол хоёр төрлөөр холбож болдог. Нэгдүгээрт бол Alipay-ээр төлбөр төлж болно. Хоёрдугаарт олон улсад ашигладаг картаараа төлбөр төлөх боломжтой байдаг. Alipay-ийг хэрхэн холбох вэ гэдэг дээр дараа нь тусдаа хичээл орох учраас одоо бүгдээрээ олон улсын картаа холбоод захиалга хийж үзцгээе. Тэгэхээр төлбөрийн хэрэгсэл холбох хэсэг рүүгээ ороод та олон улсын дебет болон кредит картыг аль алийг нь холбож болно. Танд Visa, Master ямар ч төрлийн карт байж болно. Энд бол дэмжих картуудын төрлүүд нь харагдаж байна. Тэгэхээр энэ дээр картынхаа мэдээллийг та оруулаад картаа холбох юм. Тэгэхээр хамгийн гол нь та картын мэдээлэлээ бас сайн нууцлаарай гэж захих байна. Картынхаа мэдээллийг оруулаад холбох товчийг дарснаар карт маань холбогдчихж байгаа. Карт маань холбогдсон эсэхийг та орж харахын тулд settings руугаа ороод төлбөрийн хэрэгсэл гэсэн хэсэгтэр карт нь холбогдсон байна уугүй гэдгийг ингэж шалгачих болно.